Зя, сайн залуусаа. За тэгэхээр хэдүүлээ энэ хичээлээр хамгийн чухал 3 вебсайтаа танилцсан. За эхний вебсайт нь TradeView, хоёр дахь нь Forex Market Hours, гурав дахь нь болохоор Forex Factory гэдэг ийм сайтууд байгаа. За тэгэхээр энэ сайтуудтайгаа танилццгаая. За эхний сайт бол TradeView гэдэг сайт байгаа. TradeView гэдэг сайт руугаа яг шууд анх ингээд яваад орохлоор болохоор гоё шүү. tradeview.com гэдээ яваад орохлоор ерөөдөө ингэж харагдана. За яг ингэж харагдана. Тэгээд энэ дэр бол TradeView гэдэг сайт маань заавал sign up хийх шаарддаг. Тийм учраас sign up үнэгүй хийгээд орцсон зүгээр яагаад гэх юм бол тэггүй бол ашиглах боломжгүй болчиход идэг. Окей. За тэгээд TradeView гэдэг сайтын products гэдэг хэсгийн super charts гэдэг хэсэг рүү ороод бид нар үндсэндээ бол chart харж болно. Chart гэдэг маань юу гэх юм бол хослолуудын өөрсдийнх нь үнийн хэлбэлцлийг харуулдаг, үнийн хөдөлгөөнийг харуулдаг энэ хэсгийг chart гэж нэрлэдэг. За тэгэхээр chart маань бол TradeView дээр дээдлийн баг нь, зүүн талын баг нь, баруун талын баг нь гэсэн 3 хэсэгт хуваагдаж байгаа. За дээдлийн багнаас эхлэе. Дээдлийн багны зүүн дээд болонд байгаа symbol search гэдэг хэсэг дээр дараад бид нар өөрийнхөө хүссэн хослолыг хайх боломжтой. Хослолынхоо нэрийг бичээд за жишээ нь USD MNT гэж бичээд хослоо хайгаад орох юм бол бид нар хослолынхоо үнийг үнийн ханшийн хэлбэлцлийг харах боломжтой. Ханшийн хэлбэлцлийг энэ дэр ингээд бид нар ерөөдөө харж байна. За тэгээ энэ дэр үнэн нь харагдаж байна тийм үү? Баруун талд маань. Баруун талд маань бол ерөөдөө миний курсор яваад шүү дээ. Энэ курсор маань бол энэ дөрвөн тишээ юм кросс байгаа. Тэгэхээр баруун тал руугаа ингээ хэвтэй кросслсон байгаа энэ курсорыг харах юм бол хэвтэй кросслсон байгаа курсорон дээр яг өнөөдрийн одоо явж байгаа энэ хослолын маань өөрийнх нь ханш байж байгаа. За ханш маань 3573 гэж гарч ирсэн байна тийм үү. Тэгэхээр Америк доллар, 1 Америк доллар Монгол төгрөгтэй 3573 төгрөгөөр тэнцэж байна гэсэн утгыг илэрхийлж байна. За босоо курсорын хувьд гэх юм бол ерөөдөө яг цаг хугацааг харуулдаг. Цаг хугацаа буюу одоо доотлолт харж байгаа шлэн мэдээж 25 оны 5 сарын 20-ны өдөр 7 цаг гэсэн ийм хугацааг харуулж байна гэсэн. Окей. За тэгээ ингээд ерөөдөө хүссэн хослолоо энд сайж болно. Ямар ч хослол байж болно. USD MNT гэдэг шиг USD Yen, USD Franc, USD CAD, Pound USD ч гэдэг юм хүссэн хослолоо хайж болно. За түүний ард бол энэ хослолоо өөр нэг хослолтой одоо харьцуулж үзэхийг хүсэх юм бол жишээ нь MNT USD гэдээ хайх юм бол MNT USD буюу Монгол төгрөгийг Америк доллартай харьцуулсан хослолтой харьцуулж үзэж болно. За тэр харьцуулж орж ирж байгаа хослол чинь доотлолт нь одоо байгаа хослол чинь дээд талд гарч ирж байгаа. Тэгэхээр USD MNT USD хоёрын хоорондын харьцуулалт ингэж харагдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол харж байгаа Монгол төгрөг Америк доллартай тэнцэх ханш бол маш хурдтай унж Америк доллар Монгол төгрөгтэй тэнцэх ханш бол маш хурдтай өсөж байна гэдэг нь харагдаж байна. Окей. За ингэж харьцуулж харж болдог шүү. За тэрний дараа бол за энэ candle гэдэг одоо энэ нэг юу гэд байгаа чарта харах төрөл гэж байдаг. За чарта бол би candle гэдэг төрлөө нь харж байна л да. Одоо candle гэдэг төрөл маань бол ерөөхдөө ла гэдэг төрөл байгаа. Яг энэ цагаан хар энэ жижиг энэ одоо тэгш үнцгтүүд маань бол candle байгаа. Тэгээ энийгээ бол бид нэр line за тэгээд step line янз бүрийн төрөл рүү шилжүүлж харж болно. Гэхдээ бид нар ерөөхдөө candle гэдэг төрлөөр л харна. Яг тэгвэл дэлхийд даяараа угаасаа candle гэдэг төрлөөр хардаг энэ дэр арилждаг учраас бид нар ч гэсэн candle гэдэг төрлийг харж арилжна. Тийм учраас энийг бас ойлгох шаардлага байхгүй. Түүний дараа индикатор гэдэг хэсэг байгаа. Индикатор гэдэг хэсгийг бол бид нар индикатор гэдэг хичээлээр үзэх болно. За энэ хэсэг бол ер нь индикатор гэдэг нь өөрөө товч бөгөөд тодорхойгоор хэлэх юм бол бид нар техник анализ хийхдээ ашигладаг нэг төрлийн түүл гэж ойлгож байна. За энэ түүл маань дотор маш олон төрөлтэй байдаг. Энэ дундаас бид нар нэрээр нь хайж болоод тэрэн дээрээ маус нэгээд харахад ер нь тухайн индикатор маань шууд ороод ирнэ. За тухайн индикаторыг энд delete хийчих болно, remove хийгээд алга болгочих болно. Окей. За тэгээд дараа нь alert гэдэг хэсэг байгаа. Alert гэдэг хэсэг маань бол ерөөхдөө ямар нэгэн ханшин дээр очих үед таны утсан тийм үү? Таны одоо mail дээр, таны одоо юу гэмдэ лаптопн дээр, ноутбукн дээр юун дээр ч байсан таны device дээр шууд notification авчирдаг. За таны device дээр notification ирнэ. За энэ ханшин дээр одоо маркет ирчлээ шүү гэдэг тэр notification ирдэг байгаа. За тийм notification авахын тулд ерөөхдөө өөрөө одоо жишээ нь ингээд 144230 гэдэг ханшин дээр явж байгаа хөдөлгөөнийг 144600 гэдэг ханшин дээр очихоор нь мэдмээр байна. Гэхдээ би яг одоо ингээд дэлгэц ширтмээргүй зүгээр ингээд notification мэдмээр байна гэх юм бол энэ дээр add alert тавьчихдаг. Тэгээ add alert тавьсан байгаа тохиолдолд энэ ханшин дээр очингууд танд notification ирчихдэг. Окей. За тэгээ replay гэдэг хэсэг байгаа. Replay гэдэг хэсэг бол ерөөхдөө back test гэдэг зүйлийг хийхэд бол replay гэдэг хэсгийг ашигладаг. За back test гэдэг нь бол ер нь өөрөө та мэдлэгээ болон ур чадвараа сайжруулахад хэрэгтэй. Одоо чартыг ухраагаад дахиад эхнээс нь гүйлэх боломжийг олгодог ийм хэсэг байгаа. Тэгэхээр энэ хэсгийг бол
back test хийхэд ашигладаг. Гэхдээ энэ reflect гэдэг хэсгийг нь ажилуулахын тулд бид нэр заавал план авах шаардлагатай болно. Тэгэхээр trading view дээр янз бүрийн планууд байдаг. Тэр планууд дундаас нь авчих юм бол reflect гэдэг хэсгийг ажилуулах боломжтой шүү дээ. Окей. За гэхдээ ер нь бол ихэнх хүмүүс план ашигладаггүй. За ингээд явж байгаад энд ийм нэг камерны зураг шүү дээ. Take a snapshot гэдэг. Өөрийнхөө хийсэн байгаа одоо жишээ нь ямар нэг анализ хийсэн байлаа гэж бодоод тий хийсэн байгаа анализаа хадгалж авах эсвэл энэ дээр дараа download image хийгээд хадгалж авч болно. Бус хүмүүс рүү илгээвэл copy image эсвэл copy link гэдэг тэр линкээ бус хүмүүс рүү шийдээд илгээчих болно. Тэгээ бус хүмүүстэй анализаа хуваалцах болно, ярилцаж болно гэсэн. Окей. За үүнээс дээдлийн болон бол ерөөд дуусч байна. За зүүн талын болон руугаа оръё. За зүүн талын босоо болон бол ерөөхдөө курсорын хэсэг байна. Курсорын хэсэг дээр бол cross хит дээр нь тааруулчвал энэ босоо болон хэвтэг курсороо бид нэр цаг хугацаа тэгээд дээрээс нь баруун талтаа бол ханшаа харах боломжтой учраас энэ зүгээр санагддаг. За яг бусад курсорын төрлүүд бол байгаа л та. Окей. Хоёр дахь дээр нь бол бахан line mine-ууд байгаа. За энэ line mine-уудыг бол бид нар ерөөхдөө зураг зураад эхлэхлээрээ сайн ойлгоно. Эдгээр бол маш их хэрэглэгддэг. За тэгээд түүний дараа Fibonacci, Gann гэсэн хоёр түүлийн хэсэг байгаа. За энэ ялангуяа Fibonacci гэдэг зүйлийг бид ирээдүйд маш их хэрэглэнэ. Тэгэхээр тэр одоо түүл маань бол энэ хэсэгт байдаг байна. Нэгдийг тогтоогод авчвал зүгээр. Дараа нь pattern гэдэг хэсэг байгаа. Pattern гэдэг хэсгийг ихэнх хүмүүс ашигладаг, би ч гэсэн ашигладаг. За дараачих нь бол long position, short position хэсэг байгаа. За long position, short position гэдэг нь яг юу юм бэ гэдгийг энгийнээр тайлбарлах юм бол бид нэр market дээр sell болон buy гэж ярьдаг шүү дээ, тийм. За buy арилжаанд орж байгаа тохиолдолд бид нэр long position нээлээ гэж ярьдаг. Sell арилжаанд орж байгаа тохиолдолд бид нэр short position нээлээ гэж ярьдаг. За тэгэхээр long position нээж байгаа тохиолдолд буюу buy-дж байгаа тохиолдолд buy-дж байгаа ханшин дээр яг энэ long position гэдэг зүйлийнхаа голын цагаан зураасыг авчиж өгөөд за ингээд яг энэ голын цагаан зураас маань миний entry буюу одоо орж байгаа ханш маань гэсэн үг. За тэгээд ногооныхоо лимитийг TP авах цэг дээрээ тавиад улааныхаа лимитийг SL авах цэг дээрээ байршуулчих юм бол бид нэр ингээд яах нь. За миний орж байгаа цэг, миний TP авах цэг, миний SL авах цэг гэдгийг ингээд харчиж болно тийм ээ. За ингээд өөртөө сануулчих болно. Тэрнээсээ гадна яг үг гэхэлэр энэний давуу тал нь өөрөө юу гэдэг вэ гэвэл бид нар нэг үзчихсэн шүү дээ. RR гэдэг зүйлийн risk reward ratio гэдэг зүйлийг те. Risk reward ratio гэдэг зүйлийг заавал өөрөө толгой дотор тооцохгүйгээр calculation хийхгүйгээр энийг тавиад тооцчих болдог. Энийг тавингуутлаа энд чинь шууд risk reward ratio-г гараад ирнэ 8 гэж гарч иж юм. Жишээ нь ихэд ингээд байршуулсан энэ арилжаа бол 8 арын арилжаа юм байна гэд харж болно гэсэн. Окей. За buy дээр бол энэ long position-ыг нь, short дээр бол энэ short position-ыг нь, sell дээр бол short position-ыг нь ашиглана. За ингээд TP авах цэг, за тэгээ миний SL тавих цэг гэд ингээд байршуулаад тэгээ харах юм бол миний risk reward шууд тооцогдоод гарч ирнэ л гэсэн. Ийм давуу талтай байдаг. Энийг ашиглах бол. За дараа нь бол brush байна. Янз бүрийн юм зурхад ашигладаг brush, highlighter энэ бүх юмуд бол энд байгаа. За тэгээ одоо мэдээж сум мум гэдэг янз бүрийн юмуд энд байгаа. Окей. За дараа нь бол текст байна. Янз бүрийн одоо мартаж санаж магадгүй юмнуудаа ингээд дэлгэсэн дээрээ текст дээр бичиж болно. За яг энэ дээр текстийг бол ихтэй би нэг ашигладаггүй. Яг хүмүүс бол нэлээд ашигладаг. За icon-ууд байгаа. Icon-уудыг одоо emoji-нуудыг одоо би яаж ашиглахыг юуг нь ярих вэ тийм ээ. За түүний дараа бол measure гэдэг аюул чухал хэрэглэр байгаа. За энэ бол бид нар нэг pip гэдэг хэмжигдүүнийг ярьж ирсэн. Ер нь бол pip-ийг бол за та заавал толгоогоороо ингээд бодоод хэмжиж авах шаардлага байхгүй. Ерөнхийдөө бол таны платформ ашиглаж байгаа вебсайт дээр чинь байж байгаа гэж ярьжсэн тийм. За энэ бол pip-ийг хэмжигдэггүй. За тэгэхээр pip-ийг бол мэдээж A ханшаас B ханш руу явсан байгаа хөдөлгөөний хооронд хэмжинэ. За тэгэхээр би 144,600 гэдэг ханшаас яг 144,600 гэдэг ханшаас одоо явж байгаа ханш буюу 144,108 гэдэг ханш хоёрын хоорондын PP хэмжээ гэвэл 600 дээрээ нэг дараад за тэгээд одоо явж байгаа ханшин дээрээ нэг дарахад л болно. Тэгэнгүүт 1 дэх 2 дэх 3 дахь тоон PP нь. За 3 дахь тоон 48.7 гэж байна. Тэгэхээр 48.7 пипсийн зай тулсан байна л гэсэн утгатай. Окей. За ингэж PP хэмжиждэг байгаа шүү. Ерөөсө хүснээрээ хэмжиж болно. Энэ дээр бол яаж ч хэмжиж болно. Окей. 3 дахь тоон л PP нөхнө шүү дээ. За тэгээд доошо хэрэггүй гэж явж байгаад энэ keep driving гэдэг нь болохоор яадаг вэ гэхээр одоо яг нэг түүлийг аваад нэг зурлагыг аваад зурдаг юмыг аваад нэг хүснээр ингээ олон зурж болдог. Энийг хэрвээ одоо ингээ асаачих юм бол асаахгүй бол яадаг вэ гэхээр нэг юм аваад нэг зураад дахиад нөгөөтгөө аваад дахиад зураад дахиад нөгөөтгөө аваад дахиад зураад ерөөхдөө жоох юм ядаргаатай болчдөг. Тийм учраас энийг асаачвал зүгээр. Окей. За тэгээд ямар нэг юм зурчлаа. За одоо ямар нэгэн
анализаа ингээ хийгээд зурцсан. Тэгээд тэр анализаа ингээ хөдөлгөмөөргүй байх юм бол энэ төгжийг асаачихлаар анализаа ингээ хөдлөх шаардлага болчдөг. Төгжигээ унтрааж аваад хөдөлгөж болно. За тэгээд эдрийнхээ устгахыг гэвэл remove товчон дээрээ дараад устгахчиж болно. Хэрвээ зурцсан байгаа юм алга болгоод зүгээр яг чарта харъя. Гэхдээ устгахгүй бай гэх юм бол энэ үдэн дээр дараад алга болгоод буцаа гаргаад ирч болно. За ийм байдлаар зүүн талын болон явж байна. За баруун талын болон дээр бол хамгийн чухал хэсэг ганцхан ашиглагддаг хэсэг нь watch list хэсэг байгаа. Watch list дээр бол ерөнхийдөө яадаг вэ гэхээр та өөрийнхөө хардаг ерөнхийдөө fair-үүдээ оруулцдаг байгаа. Тийм. За тэгэхээр энэ watch list хэсэг дээр fair-үүдээ оруулахыг хүсэх юм бол watch list хэсэг дээрээ дараад нэмэх тэмдэг дээр нь дараад оруулмаар байгаа fair-ээ бичээд тэгээд тэр fair дээрээ дараад тэгээд watch list зэрэг чинь шууд автоматар ороод ирнэ. За тэндээс арилгахыг гэх юм бол алга болгох watch list-ээс хасъя гэх юм бол энэ delete option дээр дараад delete-д алга болгож болно. За ийм байна. За тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү TradingView-ийг бол ингэж шилэн TradingView-ийг бол хэвчлэн зураг зурхад техник анализ хийхэд за тэгээд дээрээс нь alert тавихад гэх мэтлэн ер нь техник анализийн зургуудаа харахтаа ашигладаг байгаа шүү. Анализ хийхдээ л ашигладаг гэсэн. За дараач нь сайт бол forexfactory.com гэх сайт байгаа. forexfactory.com гэдэг сайтын хувьд бол ерөнхийдөө нөгөө нэг economic data буюу эдийн засгийн олон улсын эдийн засгийн датануудыг олон улсын эдийн засгтай холбоотой мэдээнүүдийг харахад ашигладаг сайт байгаа. За энэ дээр бол ерөнхийдөө одоо хизээний мэдээг хармаар байна вэ гэдгээ шууд энэ 7 хоногийнх одоо чинь 18-наас 24-ний хооронд мэдээ харах юм уу те эсвэл зүгээр өнөөдрийн мэдээ буюу 20-ны мэдээг харах юм уу гэдгээ apply хийгээд ингээд тухайн мэдээгээ харж болдог. Тухайн өдрийн мэдээг харж болдог. За жишээ нь өнөөдөр гэхэд 20-ны өдөр гэхэд ямар мэдээ гарах, хэдэн цагаас гарах юм гэдэг нь урталт нь байна. Хэдэн цаг гэдэг нь урталт нь ямар одоо currency дээр буюу ямар валютан дээр гарах юм гэдэг нь impact нь буюу одоо тухайн мэдээний нөлөөлөл нь хүч нь харагдчихээн. За тэгээд тухайн мэдээний нэр нь, тухайн мэдээний detail мэдээллүүд нь харагдана. За тэгээд тухайн мэдээний одоо өөрийнх нь forecast буюу шинжээчдийн үзэж байгаагаар яаж гарах боломжтой, actual буюу яаж гарч байгаа нь харагдана. За тэгээд previous буюу одоо өмнө нь яаж гарч исэн гэх мэт зүйлсүүд нь энэ дэр харагддаг. За тэгэхээр мэдээний хувьд бол энд бүх зүйлийг харж болно гэсэн үг мэдээний талаар. За тэгээд мэдээний impact дээр нэг зүйлийг хэлж өгсөн. Мэдээний impact дээр шар, оранж, улаан гэсэн 3 өнгөөр тэмдэглэж өгсөн байгаа. Шар нь бол ямар ч одоо нөлөөлөл байхгүй, маркетад хүчтэй нөлөөлөл үүсгэж хөдөлгөөн үүсэх боломжгүй. Оранж нь бол дундаж хэмжээний нөлөөлөлтөй. Энээс болж маркет дээр бол хүчтэй хөдөлгөөн үүсэх боломжтой. Улаан нь бол хүчтэй буюу маркет дээр нэлээд том хэмжээний хөдөлгөөнүүдийг авчрах боломжтой мэдээ байна гэдгийг харуулж өгч байна гэсэн үг. За тэгэхээр улаан байгаа тохиолдолд бол улаан мэдээнүүд нь бол тухайн currency орсон байгаа хослолуудад хүчтэй нөлөөлөл үзүүлнэ гэсэн. За жишээ нь Audi-гийн улаан мэдээнүүд нь Audi USD, Audi CAD, эсвэл Panda Audi, эсвэл одоо юу гэдэг Euro Audi гэх мэт Audi орсон байгаа бүх хослолуудад нөлөөлөх боломжтой мэдээнүүд гэсэн. За тэгэхээр мэдээний талаар бол мэдээ гэдэг хичээл дээр ярьсан учраас маш сайн дэлгэрэнгүй үзээрэй. За тэгээд ямар ч сан энэ сайт дээр бол бид нар бүх мэдээгээ мэдээнийхээ цагуудыг, мэдээнийхээ нэрийг, мэдээнийхээ currency-г нь, мэдээнийхээ өөрийнх нь одоо forecast-уудыг нь харах боломжтой байдаг. За тэгээд аль ч өдрийнхийг харж болно. Өнөөдрийнхийг харж байгаатай адилхан одоо сарын дараах 24-ний өдрийн мэдээг ч гэсэн харж болно гэсэн. Энэ дэр бүх мэдээнүүд жагсагдсан байдаг гэсэн. За дараагийн сайт бол Forex Market Hours гэдэг сайт байгаа. Forex Market Hours гэдэг сайтн дээр бол ерөнхийдөө та одоо дэлхийн хаанч байж болно шүү дээ. Монголд байж болно, одоо Таиландд байж болно, эсвэл Хятад байж болно те. Хаана байгаагаас шалтгаалаад нөгөө маркетийнхаа season нь хэдэн цагаас нэгээд хэдэн цагаас хаагаад байна. Одоо Лондон хэдээс нээж хэдээс хааж, Нью-Йорк хэдээс нээж хэдээс хааж гэдэг мэдээллийг авах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэнгүүт тэрийг авахд маш амархан нь ерөөсөө Forex Market Hours гэдэг сайт руу ороод доош нь гүйлгээл энэ жижигхэн энэ хэсэг дээр өөрийнхөө байгаа газрыг тодорхойлж өгнө. За жишээ нь би бол Бангкокт байгаа учраас Бангкокч тодорхойлж өгөөд оруулахад бол Бангкокт 14 цагаас Лондон нээж гин, 19 цагаас Нью-Йорк нээж гин гэдээ харагдаж байна те. За тэгвэл энийгээ солиод би дээш нь гүйлгээд за магадгүй Дубайд байж гинэ гэж бодох юм бол Дубайд бол 11 цагаас Лондон нээж гин, 16 цагаас Нью-Йорк нээж гин гэдээ ингээд харж болно гэсэн. Та хаана ч байж болно, хаана байгаас чинь шалтгаалаад тухайн одоо маркетинг season чинь хэдэн цагаас нээж хэдэн цагаас хаагдаад байна гэдгийг эндээс харах боломжтой. За тэгэхээр энэ гурван сайтын хувьд бол хамгийн чухал гурван сайт гэж явж байгаа. Тэгэхээр энэ гурваас хамгийн чухал нь бол мэдээж TradingView.com байна. TradingView.com-од тэгэхээр сайн ажиллаад, сайн танилцаад аваарай гэж зөвлөе.
За ийм байна залуусаа. Тэгээ энэ удаагийн хичээлээ өндөрлөе. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.